За өнөөдөр цаг хугацаа гэдэг сэдвээр ярьж байгаа тэгээд арай дундаж монгол хүн бүдүүн ууртай. Уур нь хэнд гардна гэж хүүхдүүдтэй гардаг. Сөрөг муулах дуртай. Хэнийг муулах дуртай гэж мэдэхгүй зүйлээ муулах дуртай. Эсвэл яг өөртөө адилхан хүнээ муулах дуртай. Оронд нь аваач тавихад ямар ч ялгаа байхгүй. Муулдаг ус төрж байгаа оронд яг чамайг аваач тавихад чи өөр байж чадах юм уу? Өөрөө би чадна гэж амар хэлдэг. Гэтэ тийм өөрөө би чадах хэмжээний үнс нь харагддаггүй, мэдлэг харагддаггүй, юу ч харагддаггүй. Яг л адилхан тэгээ өөрийн гэсэн юу ч байдгүй. Энийг буян гэж хэлдэг. Мөнгө байхгүй. Тэ? Мөнгөтэй байж яах юм? Тэ? Шунал баян хүмүүс чинь шуналтай хүмүүс гэдэг юм аа. Би өө шунал хүн бохгүй юу? Гэж хэлдэг. Худалч. Энэ худалч байхгүй юу? Тэгсэн мөртлөө яг ойр тойрхон юмд аюу 6 цэнгэлт туртай. Арх ууй гэвэл ингээд уцаалан бартчихна. Авсан цалингаа үрээ дуусгах чинь. Ажилласаар л байдаг. Зээлтэй. Энэ бол чи, энэ бол би. Өөр усад, өөр хүмүүс илүү өөр амьдарч байгаа. Тэрийг харахаар юу гэдэг гэж. Наа гадаад чинь муухай. Би монгол хүн, Монголдоо гоё юм аа. Үгүй шүү. Яг хэрвээ Монгол одоогийнхороо байх юм бол үнцэнтэй мундаг хүмүүс нь Монголоос зугацсан хөвөрөө л байх болно. Арай илүү сэтгэдэг, арай илүү боддог, арай илүү соёлтой мундагууд нь Европ руу, Австрали руу, Америк руу, Солонгос руу зугацаар л байх болно. Тэгээ биднэрт ямар ч ялгаа байхгүй нэг хитэн бүдүүн нөхрүүлтэн. Азар хоёлаа ядав. Гудамжинд юу ч ямар ч мөнгөгүй хараад хийгээд хараад уусгаад шүлсээ хаяад шээгээд хүнтэй зодтолдож байгаа. Тэр ятуу хүн тэнд нэг жип унтсан, булгаа хийсэн баян хүн. Харах царай нь өөр боловч хоёулаа яг дотроо бол адилхан. Тэгээ би энэ муулаастай. Яг нэг бодлын язтай л юм байна. Хоёулаа адилхан ядуу юм байна. Нэг нь зүгээр мөнгөний хувьд баянч дотор сэтгэл нь ядуу. Нэг нь мөнгөч ядуу, сэтгэл нь ядуу. Тэгээд хин инээ муулаад хэрэг байхгүй. Хоёулаа нэг төрний хоёр дугуй. Одоо бид нэр арай илүү өөр амьдрах юм шүү. Өөр амьдрах хэрэгтэй юм шүү тийм. Тэгээд яг дунд нь байгаа тийм арай илүү зүү юм бодож байгаа, арай илүү тав тух хайж байгаа. Тэр хүмүүс нь хаашаа явах юм бэ? Монголоос холдсон шүү дээ. Тэр чимээгүй хэн зүгтээ авчина. Ер нь яг аль хэсэг нь дундаж сайн хэсэг гэдэг юм бэ гэхээр тэр чимээгүй хэсэг гэхгүй юу? Чимээгүй хэсэг. Юм хасаар л гэдэг тийм хэсэг байгаа. Гэтэ би сая яг энэ хэлдгээрээ баян ядуу хүмүүсийг бүгдээрээ муу гэж хэлсэнгөө, баян хүмүүс ч гэсэн бүгдээрээ тийм бүдүүлэх гэж хэлсэнгөө. Хөдөлмөрлж байгаа хүмүүс байгаа. Үнэхээр сэтгэлийн амар амгалан өгсөн хүмүүс бас байж магадгүй. Гэхдээ үгүй. Тэр нь таавардаг харагддаггүй. Тийм болохоор хүний тэр чадвар гэдэг зүйл, үндэс гэдэг зүйл харагдчих хэвээр, мэдрэгдчих хэвээр, бүтээгдчих хэвээр зүйл байхгүй юу? Нэг худлаа сэтгэлийн гэгэрл яриад харагдахгүй, бүтээгдэхгүй, бод байдал дээрээ дандаа ялагдагч ийм амьдралыг бүтээхэ болцгоё. Тэр буян гэж зааж байгаа багш нарын ч гэсэн дүр өсгөхэ болцгоо. Монголыг нэг арай илүү өөр болгохын тулд бид нар зөвхөн ганцхан төвдөө суралцах шээ. Арай илүү өөр усудаа суралцъя. Тэгээд бид нар хүүхдүүдээ, ирээдүйн хүүхдүүдээ Монголоос зутгаар хэмжээний нийгмийг хангалттай бүтээсэн байна. Яг одоо ядч нэг зогсоод их үү?